Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцъя нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, эдэрлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. Нэгдүгээр бүлэг. Бодит биш, бодит зүйл. Сүүлийн 10-аад жилд эрдэмтэд ертөнц бол өөрийн ухамсар бүхий халдаж бошгүй цэвэр энергийг агуулсан зүйл юм а гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм. Христийн шашинд үүнийг бурхан, лалынхан Аллах, өрөндөд үнэн гэж, эрдэмтэд болохоор физик орон зай гэж нэрлэдэг. Юу ч гэж нэрлсэн бай. Энэ нь бүх юмны их сурвалж. Энэ дэлхий дээрх бодит бүхнийг нэгтгэгч амьдралын эхлэл хүч юм. Энэ нь төлөгч, мэрэгчдэд тодорхой байсан. Энэ оюнсог шиг энерги хүний үйлдэл захирагддаг гэдгийг албан ёсны шинжлэх ухаанч мэддэг болжээ. Өөрөөр хэлбэл бид ямар нэг юмыг хүлээх нь өөр нэг энергийн системд очиж үйлчлээд, үйл явдлыг бидний хүлээлтийн дагуу болгодог байна. Үүнээс үүдээд хэлэхэд нөгөө бүх юмны их сурвалж бидний хувь тавиланг захираад байгаа хүч маань бидний дотор оршдог ажээ. Гэхдээ энэ тухай эрт дээр үеэс мэддэг байж. Жишээ нь Библиэд авгаа их бурхныг Тэнгэрт болон Деважингийн газарт битгий хай. Тэр бид бүхний дотор оршдог гэж хэлж байсан бол Буддын шашинд хэрвээ хүн үннийг өөрийнхөө эргэн тойронд хайдаг бол хайсан юмныхаа дээр дэвсэлж байна гэсэн үг гэж бичиж байжээ. Ухамсар болон далд ухамсарыг судалж байхдаа миний бие хүн эргэн тойрны бодит байдалтайгаа ухамсарт болон далд ухамсарын гэсэн хоёр төвшөнд харилцдаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Бид бүгдээр ухамсартайгаар дэлхийтэй шууд биш, түүний зарим загвартай харилцдаг байна. Яг энэ үед далд ухамсар бодит байдлыг байгаагаар нь хүлээж авдаг байжээ. Далд ухамсарын ухаан бол бидний өмнө тодорхой зарчмын дагуу асар их төсөөллийг бий болгож байдаг авгаа төсөөлөгч. Тэр биднийг ертөнцийн хуурамгаас хамгаалж, бидний жижигхэн ертөнцийг бүтээж, бидний оюун санаанд хамгийн аюулгүй, хэрэгтэй гэж үзснийг ялгаж ойлгуулдаг байна. Хүн болгон хүүхэд байхаасаа эхлэн өөрийн гэсэн ертөнцийг бий болгохдоо ээж аавын хэлснээр энэ болно, тэр болохгүй гэдгийг сонсож, бусдыг харан байж, өөрийн бяцхан ертөнцийг бий болгодог. Ингэснээрээ хүн болгоныг хүүхэд байхаас нь бодит ертөнцийг бусад хүнийхтэй адилханаар хүлээн авахт нь сургадаг юм.
Ийхүү бусдыг дурайсан ертөнцийг бий болгох гэж хичээж байхдаа бид бодит үнэн бидний ертөнц хоёрын хооронд маш том ялгаа байдгийг мартдаг. Бид хүүхэд байхаасаа ертөнцийн загвар, үнний загварыг бий болгохыг хичээж, үүнийгээ сайжруулахын төлөө бүх амьдралаа зориулж байдаг. Энэхүү загвараа бид бодит үнэн гэж итгэж, тэрхүү загвар маань биднийг хүн төрлөختний бүтээсэн бүх соёл иргэншлийн ололтыг эдлэхэд тусалж байдаг гэж бодож явдаг. Гэвч энэхүү хуурамч төсөөлөл маань биднийг бодит байдлаас холдуулж, байгаадаа ханамжгүй явах шалтгааныг бий болгодог. ертөнц ухамсар бүхийг хүрч боломгүй хүч энергийг агуулж байдаг. Хүний ухамсар нь ертөнцийн бурхамлаг ухамсарын зөвхөн нэг хэсэг юм. ертөнц нууцлаг учраас хүн өөртөө болон ертөнцид нууцад хандаж байгаа шиг хандах ёстой. Бидний далд ухамсар, бидний ухамсар дотор амьдарч байдаг ертөнцийн загварыг бий болгодог юм. Өөрөөр хэлбэл бидний далд ухамсарын бэлдэж өгсөн үйл явдлыг ажиглагч, үнэлэгчээр бидний ухамсар ажиллаж байдаг. Хичнээн хүн байна, төчнөөн ертөнц байдаг. Түүнээс ч магадгүй илүү. Дээр ярьсан ёсоор бид үнэн байдлыг ухамсарын, далд ухамсарын гэсэн хоёр төвшөнд хүлээн авдаг юм байна. Далд ухамсараараа бид ертөнц, үнэн байдал хоёртой холбоотой. Бидний далд ухамсарт ертөнцдөр болж байгаа бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Ийм маягаар бидний ертөнц болон бодит байдлын жинхэнэ бүтээгч нь далд ухамсар байдаг бөгөөд бидний ухамсар зөвхөн болоод өнгөрч гисэн үйлдэлийн ажиглагч, хянагчийн үргийг гүйцэтгэдэг. Ухамсар болохоор бидний далд ухамсараар нэг мөчөөр үргэлж хоцорч байдаг юм байна л да. Гэхдээ яг энэ механизм хүнд бүтээгч илвчин байх боломжийг өгдөг байна. Мөч болгонд бидэнд мэдээллийн асар их урсгал ирдэг бөгөөд далд ухамсар энэ болгоныг ангилж өөртөө хэрэгтэйг нь бичиж аваад улмаар бидний ертөнцийн загварт хэрэгждэг мэдээллийг ухамсарт суулгаж өгдөг байна. Зарим мэдээллийг өөрчилж, нэг хэсгийг нь баяжуулж, заримыг нь зүгээр л орхидог аж. Ингээд нэгэн сэтгэл зүйн туршилтыг та бүхэндээ сонирдуулъя. Хоёр жүжигчин сэтгэл зүйн лекц дээр гүйн орж ирээд нэг нь нөгөө рүүгээ гараа огцон эргүүлэхэд нөгөөх нь ойчжээ. Хэдийгээр нэг нь гартаа гадил жимс барьсан байсан боловч бүх оюутнууд түүнийг хутга барьжээ гэж харсан аж. Яагаад гэвэл хэн нэгэн нөгөөгөө дүрх, нөгөөх нь огцон унахыг хүний далд ухамсар хутгалуулах гэж ойлгодгоос тэр. Далд ухамсар мэдээллийн урсгалыг мэдрэх үеийн нийгмийн, хувийн өвөрмөц шүүлтүр дундуур явуулдаг байна. Бидний ухамсарт ерөнхий урсгалаас маш нарийнхан тусал ирдэг аж. Эцэст нь бодит ертөнцид болж байгаа зүйл бидний төсөөлийн ертөнцийн туршлага хоёрын хооронд маш их ялгаа байдаг байна. Ингээд шүүлтүр тус бүрийн шинжтэй танилццгаая. Энэ нь хараа, сонсгол, ойлгох, үнэртэх, амтлах гэсэн 5 мэдрэмжийн тусламжтайгаар ертөнцийн физик мэдээллийг хүлээн авдаг. Жишээ нь хүний чих 1 секундэд 20-оос 20 мянган доторх хэлбэлзэлтэй дууны долгионыг хүлээн авах хүч чадалтай. Харин үүнээс илүү хүчтэй дууны долгионыг амьтан хүлээж авдаг бөгөөд хүн түүнийг хүлээн авах боломжгүй биш. Ердөө л хүний физик биед хит өндөр хэлбэлзэл аюултай учраас бидний ухамсар хүлээн авдаггүй гин. Хүний хараа 380-аас 680 миллимикроны зайтай долгионы хэлбэлзлээс илүү зүйлийг ухамсартаа бас хүлээн авдаггүй. Хүн ийхүү зөвхөн ухамсартаа тодорхой хэмжээний мэдээллийг хүлээн авдаггүй бол далд ухамсарын альва долгионыг хүлээн авах чадвар хязгааргүй ажээ.
Энэхүү нэгдэг шүүлтүүр нь бидэнд төрөхөд л өгөгдсөн байдаг. Физик ертөнцийг хүлээн авах, бий болгох боломжийг өгч хүмүүсийг нэг тусгай бүлэг болгон нэгтгэдэг байна. Нийгмийн шүүлтүүр. Нийгмийн шүүлтүүр хүмүүсийг хэл, яс үндэс, ёс заншил, улс үндэсний түүх зэргээр нь ангилж үздэг. Хүмүүс өөр нийгмийн бүлгийн хүмүүсийг ойлгоход хэцүү байдаг боловч нийгмийн шүүлтүүр нь давж гарахад хялбархан зүйл юм. Хувийн шүүлтүүр. Хувийн шүүлтүүр хувь хүнийг төрсөн цагаас нэглээд хөгжил дэвшлийн явцад бүрэлдэж бий болдог. Энэ нь бидний бодол, сэтгэл хөөрөл, зан чанар, дадал зуршил, ямар нэг зүйлийг хүлээн авах чадвар, өөртөө болон эргэн тойрны хүмүүст ер нь ертөнцид хандах хандлага юм. Бидний сэтгэл хөдлөл хувь хүний онцгой түүх болон хадгалагдаж бидний амьдралыг тодорхойлдог. Хувь хүний бичлэг. Энэ нь бидний далд ухамсарын хамгийн эхний ээлжинд ажиллах программын мөчлөг. Мэдрэмжийн аппарат, нийгмийн болон хувийн бичлэг нь сор ганц хувь хүнийг бий болгодог далд ухамсарын нэгдэл болно. За ингээд нэгдүгээрт бид өөрийнхөө амьдарч байгаа ертөнцийг бий болгодог. Хоёрдугаарт бид өөрсдийнхөө амьдарч байгаа ертөнцийн төлөө хариуцлага хүлээх ёстой. Гуравдугаарт жинхэнэ бодит байдал бидний ертөнц хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Дөрөвдүгээрт хүн болгон өөрийнхөө ертөнцийг бий болгодог. Өөрөөр хэлбэл хүн болгон бусдаас ялгаатай өөрийнхөө ертөнцид амьдардаг. 5 дугаарт бид өөрсдийн амьдардаг ертөнцийг мөн өөрсдийн бодит орчныг бий болгодог. Бид өвчин, зовлон, бусадтай харилцах болон ажил, мөнгө, бусад олон зүйлтэй харилцах харилцаагаа өөрсдөө бий болгодог. Эндээс харахад бид өөрсдөө бий болгож байгаа юм чинь өөрсдөө өөрчилж бас болно гэж үзэж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл хэрвээ бидний амьдралд ямар нэг юм таалагддаггүй бол шалтгааныг нийлрүүлээд асуудлаа шийдээд шинээр өөрчлөн бий болгож аз жаргалтай амьдарч болох юм. Үүнийг яаж хийх вэ гэдэг талаар дараагийн бүлэгт өгүүлэх болно. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, оюнсах шиг авгаан хүчийг гэнэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.5